Монгол улсын авиатор механикчуулагч Лувсан Цэвэний Бат төгс гэж хэмбэ. Бат төгс манай 2 дахь уу 7-8 дугаар ангиас эхлээд энэ мотоциклтэй байсан. Тэр чинь унтахгүй задлцсан энэ тентх завпаас юм янз бүр маягтай нэг тиймэрхүү. Тэгээд эн чинь техник талын юмда сонирхол сайтай. Би Бат төгсийн одоо багийн найз Тунбайл гэдэг залуу байна. Арангаа аймгийн Эрдэнэ булган суманд төрж өссөн. Бат төгсийнх маань одоо манай уртлын гашаанд нүүж ирснээс бидний нөхрөл эхэлсэн. Нэгдүгээр ангид байгаа тэр ч одоо нэг уншаад бичээд сурчсан үе юм биш байгаа. Тэр үед эцэгхээ хорол хийгээд тэгээ очсон. Тэгсэн чи яг нөө хүүхдүүдээр уншуулж байгаа. Тэгээ яг зарим нь уншиж чадахгүй ер нь янз бүр л дээ. Тэгээ манай энэ үл ерөөсө торхгүй ерөөсө шууд хараал ерөөсө одоо ингээл бид нар юм уншдаг шиг уншсан самбар дээр байгаа юм. Тэгээ тэр эцэг эхүүд бол үнэхээр энэ дуу алдчихээс хөө энэ хүүхд чи угаасаа сурцсан байсан хүүхд биш юм уу гэж. За тэр үл надад их сайхан бахархалтай сайхан санагдсан л да. Бид хоёр бол багасаа хоёулаа өссөн. Надад их тустай дэмтэй. Миний амьдралын бүхэл хугацаанд угаасаа ингэ цуг явж байгаа юм. Тэгээ өөрөө бас их техник сэтгэлгээ их өндөр байсан. Манай төвөө минь луу яах ч одоо бас нэг палнит 3 гэдэг мотоциклтэй 9-10 настай хүүхэд юу гинж задалдаг байсан. Задлал ямдалж ийн гэдэл луу яах ч янзлуулна гэж явах байхгүй үед нь л бас хаяа нэг хулгайлж тавхин тэрийг нь бас янзлж ийн засж ийн гэж сууж идэг л залуу байсан да. Тэгээ намайг оюутан болоод явсны дараа миний араас нэгдүгээр ингээ үг захиа очиж байгаа. Та их сайн сураарай, хүмүүсийн дунд ингээ тустай дэмтэй яваарай, хүмүүстэй сайхан нөхөрлөөрэй гэж бичсэн. Хамгийн сүүлд нь надад орос хором авчираарай гэвчихсэн. Би тэгээ тэр хоромны тухай ерөөсөө мартдаггүй. 10 дугаар анги төгсөл энэ биеийн төврийн дээдэд хуваарлагдсан. Энэ чинь нэг номероор шалгалтыг бол гараад тэгээ нэг чинь орохгүй гэж их шавд орно гэж бүх юм барилдаа энэ спорт жаахан дуртай. Тухайн үед одоо аймгийн аваргыг зодоо өхөөр Нэргүүбаатар багшийн секцэнд явж одоо их өндөр амжилтуудыг үзүүлсэн. Улсын аварга, үсгийн аваргад сайн барилдж ирсэн. Ийм одоо тамирчин ийм хүүхэд байлаа. Одоо энэ манай мөнх чаргал Бат төгс хоёр одоо бас их бүхний секцэнд их явдаг, барилддаг, ноцолддог ийм хүүхдүүд байсан. За тэгээд энэ хоёрыг дагаад би бас зүгээр байхгүй бас ноцолдол. Ингээл хүүхэд байх чинь одоо сайхан тэгэл найзлж нөхөрлөн. Одоо Бат төгс маань аймгийн начин цол авсан. Би Монгол улсын начин цол авсан. Манай найз бас Алтайбаатар гээд сумын заан цол авсан. Одоо ийм найзууд байгаа. Тэгээ бидэд бас сайхан гэр бүлийн найзууд нөхрөлж одоо олон жилийг бас хамтдаа өнгөрөөж байна. Тэгэхээр миний найзууд дундаа бол нэр хүндтэй. Бид бүгдийнхаа бас одоо найз нөхөр одоо эр хүн ямар байдгийг биднэрт бол одоо ер нь цаг ямагт харуулж байдаг ийм эрхэм хүндтэй нөхөр маань байгаамаа. Тэгээд одоо миний хоёр хүүхэдт бол яг ахын хоёр биш, эцгийн хоёр ханддаг аахгүй юу? Том хүүхдүүд минь одоо эрэгтэй хүн ямар байх юм? Одоо ямар хүмүүжлэлтэй байх юм гэж яг тэр эцгийг оруулсан хүмүүжлийг энэ хүнд өгдөг. Тэгээ хүмүүс маань ч гэсэн энийг ухаарч ингэж ойлгож авч одоо бас яг л ингэж сайхан хүмүүжж байгаа юм. Өөрөө бол одоо Бат төгс маань их сайхан ноён нуруутай эр хүн. Одоо бид нар 50 шахуу насалж явахдаа нэг удаач ам мориж үзээгүй дүүтэйгээ. Одоо би ганц дүүтэй тэгээ одоо ах хүний хувьд би яг сая ярилцлага өгөх гээд сууж байхдаа бодож илээ. Ноён нуруутай сайн дүүтэй юм даа л гэж бодсуулаа да. Манай гэр бүлийн хүн битээр бол нэг нутгийн улсууд байгаа. Битээр 2000 онд гэр бүл болоод өнөөдрийн хүртэл 25 жилийн хамтдаа баяр жаргалаа хуваалцсан амьдарч 3 сайхан охидын аав ээж болсон байгаамаа. Аавыг би ингээд айгүй манлайлагч ааштай, манлайлагч тийм зам чанартай хүн гэж би боддог. Тийм олон тийм хүмүүсийг ингээд удирдах, манлайж явна гэдэг чинь бас айгүй хэцүү болохоор би тэрийг нэг ингээд бишэрч бахархдаг. Аав минь бол одоо миний амьдралыг харахад тусгал аавыгаа л харж үлгэр дуурайл авч аав шиг мундаг олонний дунд бие авч явах. Олонтой яаж харьцах, олныг яаж манлайлах зэрэгээр нь үлгэр дуурайл авч аав шиг л мундаг болоо гэсдэг. Би ааваасаа ч мундаг юм аа гэсэн. Зөвхөн тухайн үнгийн хичээгээд бас хамт олон хичээгүй бол тухайн ажил ингээ урагшлахгүй. Тийм болохоор би бас хамт олонд нь бас их баярлдаг. Одоо миний хань бол одоо ажилдаа тууштай, үнэнч, ер нь юм төвчээртэй, манлайлагч
зан чанартай, хүүхдүүдтэйгээ сайн аав байж чаддаг. Би жудаа бүхөр хичээлдэг байсан. Төвийн бүсийн авраад би төрүүлж исэн. Манай аав маань хөдөө ажилдаа байсан учраас намайг ингэж ирж үзэж чадаагүй. Манай ээж баг дүү хоёр маань намайг ирж дэмжиж ээж маань аавд мөнгөтөл төрүүлжтэй гэж хэлж байгаа туцны санаас аав уйлсан гэдэг. Би эрэгтэй хүнийг бол нулимс урсгалыг их ховор зүйл гэж боддог. Аав маань надад их бахархаж тэр үед би аавгаа их баярлуулж гэж бодсон. Би тэрнээс хойш маш их тэмцээнд орсон сте яг тэр тэмцээн маань миний хамгийн тод үлдсэн. Аавыгаа би яг үнэхээр яг чин сэтгэлээсээ баярлуулж чадсан байна. Аав маань надад бахархсан байна гэдэг бодлыг би яг тэр тэмцээнээс авсан байдаг. Яг нь ер нь бол өөрөө их техник сэтгэлгээтэй тийм хүүхэд байсан болохоор одоо энэ Инсата компанид анх ороод энэ засвар үйлчилгээний ажилд бол одоо хавар намар өвөл зөнгөөл ингээл явна. Уусаа газар тариалан адил чинь хүнд хүчээр тэгээ эр хүний шанцыг одоо шалгасан гэх юм уу тийм ээ. Тийм ажил. Тэгэл заримдаа бүр ингээл нойргүй явна. Гэхдээ чи ингээд унтаж амраач гэхээр үгүй энэ ажлын ард ингэж цаг хугацаанд оролдож гарахгүй л ингээл болохгүй гэдэг. Тэгээ тэр чанараараа би юмд их үнэнч ерөөс юмыг одоо уухтан тулгаж хийдэг хүмүүс идэг штэ. Наан хаяхгүй. Тийм чанарын хүн гэж би боддог. Баттөгс бол Инсата компаниг анх үүсгэн байгуулагдсан 2010 оноос эхэлж ажилласан 10 гаруй жил ингээд бидэнтэй хамтарч ажилласан. Энэ компаниг үүсгэн байгуулад бид нар ажиллаж байгаа үед бол Монгол улсын газар тариалан 20 гаруй жилийн уналтынхаа дараа одоо яг сэргэн босч байх үед бид тохиосон. За ингээд бид нар бол Монгол улсын газар тариалангийн тоног төхөөрөмжийг дэлхийн түвшинд авчиръя гэсэн ийм мөрөөдөл зорилготойгоор энэ ажлыг эхэлсэн юм аа. Тэгэхэд надад мэдрэгдсэн мэдрэмж юу байсан бэ гэхээр энэ техникүүдийг энэ газар тариалангийн олон том компаниуд ашиглахад маш тийм үнэрэлтэй, мэдхгүй тийм асуудал их гардаг байсныг за тэр асуудлыг шийдэх хүн нь одоо манай хамт олон манай баг дотроос Батүх захирал байсан болов уу гэж боддог. 2011 онд Инсадатай хамтарч ажиллахаар анх одоо Батүхстэйгээ танилцчихлаа. Одоогоос 15 жилийн өмнө уу да. Тэгээд тэр үед одоо энэ орчин үеийн газар тариаланд нэвтрэгдэж байгаа техник тоног төхөөрөмжийг эдний компани оруулаад ирсэн. Биднээсийг аваач гэдэг. Бид нар тэр техникүүдийн нарийн ширээнийг мэдэхгүй хачин сайхан техникүүд байгаад байдаг. Ингээд анх одоо 11 12 оноос эхлээд эдний компани судалдаа бол тэгэл Батүхстэйгээ танилцаад яг одоо энэ сервис үйлчлэгээ хариуцсан хүн байсан. Тэгээд тэр үеэс эхлээл одоо өнөөдрийг хүртэл одоо цуглал одоо хамт газар тариалан одоо малчхан салбарт хамт ажиллаж байна. Яг энэ салбарт чинь яг энэ хөдөө аж ахуйн юм төвшөлтэй техникүүд дээр ажиллаж сурсан инженер механикууд гэдэг бол зөвхөн тухайн үед битгийг л одоо ч гэсэн ховор байгаа. Яг энэ дээр одоо манад ингээд надтай адилхан төсөө захиралтай 10 гаруй жилийн хамт ажиллаж байгаа залуучууд одоо ч гэсэн манай хамт олнод байна л да. За эднийг яг энэ хөдөө аж ахуйн салбартаа ингээд сургасан яг энэ хөдөө аж ахуйн мэрэгсэн инженер мэрэгсэн механик болгож ингээд сургасан энэ эхлэлийг бас тавьсан хүн бол Батүх захирал яа харахгүй. Энэ залуучуудын сурсан мэдсэн энэ чадвар юмнууд дээр л энэ техникүүд өнөөдөр Монголын газар тариалангийн салбарт хөдөлж ажиллаж энэ баялагийг бүтээгээд явж байгаа гэж би ойлгодог л доо. Бид нар энэ газар тариаланд нэвтэрж байгаа орчин үеийн техник тоног төхөөрөмжийг чинь нэгдүгürt мэдэхгүй байсан. Чадахгүй ч юм зөндөө байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад бидээс 15 жилийн өмнөх хэрэг бол арай жоохон дутуу байсан үед яг энийг түүчээлээд урд нь гараад багаараа манлайлаад яг энийг бүгдийг бүтээх гээд ингээд зориод өнөөдөр тодорхой үр дүнд маш өндөр хэмжээгээр хүрсэн байна. Энэнд бол манай одоо Садагаас гадна манай Батүхсийн яг гардаж хийж исэн ажил нь туйлын чухал байсан. Би дотор юу гэж боддог байсан бэ? За бүр болохгүй бол Батүх захирал байгаа юм чиндээ гэж тайвширдаг байсан байхгүй. Тим хэмжээнд хүртлээ одоо ингээ манай энэ борлуулалтын дараах энэ засвар үйлчлэгээ механик инженерийн асуудлыг авч явцсан байсан ийм л хүн л дээ. Монгол улсын газар тариалангийн салбарт үр тарианы тариалалтын 35% орчим хувийг Инсата компани нийлүүлсэн хөрс хамгаалах өндөр технологийн үргэлжлэгчээр үргэлжлсэн байдаг. Энэ 35%-ийг хөрс хамгаална гэдэг бол олон 10 тэрбум долларын хөрсийг хийс жалга болохоос сэргийлж хамгаалсан улстай хийж байгаа томоохон хөрөнгө оруулалттай энэ ажлыг бол Батүхс өөрийнхөө инженер технологийн багтаа хамтарч гол ачааг нь үүрсэн юм аа гэдгийг хэлэхэд таатай байна. Яг энэ сүүлийн үеийн орчин үеийн техникүүд дээр яг энэ техникүүдийг ашиглах гарын авлагыг аяг үргийн эглээ нэвтрүүлээд ингэж хийсэн нь бол Батүх захирал. Яагаад энэ үргийн эглээ нэвтэрч чадсан бэ гэхээр нөгөө техникийн тэр онц содон хэллэгүүдийг яг Монгол хэлэн дээр арай нэг зөв хүнд наалтцтай буулгах чадсан байхгүй тухайд яг Батүх захирлын багийнхаа.
энийг одоо хүртэл ашиглаж байгаа. Одоо энийг сайжруулж чадахгүй тухайн үед хэр сайн юм гарсан байг харагдаж байгаа байхгүй тий. Одоо 10 хэдэн жилийн дараа хүртэл бид энийг ашиглаад явж байгаа гэдэг ч тий. За ингээд үүнийхээ дараа бол бид Туркийн Алапала компани дэлхийд 1 номерт явж байгаа 2015 онд дэлхийн гурилын үйлдвэрийн үзэсгэлэнгээс алтан медаль авсан Семилаго гэдэг гурилын үйлдвэрийг Монгол улсад 2019 онд бүрэн хэмжээнд бүтээн байгуулж ашиглалтанд оруулсан юм аа. Ингээд энэ гурилын үйлдвэрийг ашиглалтанд оруулах сүүлийн цогц ажлыг нь энэ үйлдвэрийг анханаас нь моторыг нь насааж цаашид хөтлөн явах ажлыг бол Баттүгс үйлдвэрийн захирлын хувьд хийж Монгол улстай хүнсний боловсруулах салбарт нь бас нэгэн том хуудсыг нээсэн юм аа. Салбартаа ингээд бүр ингээд нөлөөлөх үзээр юм хийсэн гэдэг чинь айгүй чухал шүү дээ тий. Яагаад би нэг ингээд зөрөгтэй хэлж чадж байгаа вэ гэхээр манай компани чинь өөрөө 2010 оноос хойш энэ өндөр хүчин чадлын техникүүдийг нийлүүлж байгаа. Энэ өндөр хүчин чадлын техникүүдийг дандаа томоохон талбайтай томоохон компаниуд нь авч хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгээд тэр томоохон компаниуд маань нийт газар тариалангийн бүтээгдэхүүний одоо бараг 33 орчим хувийг манайхаас ингээд техник хэрэгсэл авсан айлууд бүрдүүлдэг байхгүй. Тэгэхээр яг энэ 33% ашиглаж байгаа техникүүдийн одоо энэ засвар үйлчилгээ тэр хүмүүсийг сургах яаж ашиглах уу, тэ зөвөр яаж ашиглах уу гэдэг энэ нэмэл одоо суурийг тавилцсан хүн байхгүй. MCS компани хөрөнгө оруулалттай Ensada компани хамтарсан Metagro компани удирдлага менежментийн багт нь ажиллаж байгаа. За ингэснээр миний ойлгож байгаагаар Metagro компани бол Монголдо төдийгүй Аз Тэвд томоохонд орох дэлхийн хэмжээний хөдөө аж ахуйн цогцлбор төсөл болсон юм аа. 21 оны төгсгөлөөр Metagro компани байгуулагдаад тэгээд Баттүгс маань газар тариалангийн үйл ажиллагааг удирдах тэр чиглэлээр надтай хамтарч өнөөдрийн хөлтөр ажиллаж байна. Баттүгс захиралтай одоо яг хөдөө аж ахуйн салбарт би хөл тавиад гэхөө 22 оны намар яг Ургацын баярын өмнөхөн Metagro компани руу шилжиж холдонгоос одоо шилжиж ажилласнаас хойш хамтарч ажиллаж байгаа. Тэгээд анх бол бид нар яг энэ цаг нартай уралддаг хөдөө аж ахуйн салбарыг онцлогийг ойлгохгүй тэрэг техник яг цагтаа бэлэн байгаагүйгээс болоод одоо хурдтай шийдвэр гаргаж чадахгүйгээс болоод хэтэрхий их одоо юу гэдгийг байгууллагын нөгөө засаглал дүрм журмаа ингээд даах гэхээр цаг алдах тийм онцлогтой салбарыг бид нар ойлгохгүйсэн. За тэгээ Баттүгс маань урд нь Ensada компанид ажиллаж байсан. Дээр нь одоо Монголын одоо хөдөө аж ахуйд ялангуяа хөдөө аж ахуйн механикчлалтын шинжилэлд тодорхой хувь нэмэр оруулсан хүн байсан учраас бидэрт маш түшигтэй байлаа. Үйл ажиллагаа өөрөө яагаад төрөн шуурга байх ёстой вэ? Засаглалын хувьд яаж тэрийг зохицуулах вэ гэдгийг бол одоо яг салбарынхаа төлөөлөл болоод энэ компани засаглал менежментэд ойлгуулах га тэрэнд нь уялдсан юм байгууллагын соёлоор бид нар дүрм журм үнийн бодлого худалдаа авалтын бодлого гэх бүх юмыг яаж ингэж том компани мөртлөө жижиг компанитай өрсөлдөхүйц төрөн шуурхай байх вэ гэдэг одоо нөлөөллийн ажлыг маш сайн хийсэн хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл илч гэж бид нар хэлэндээ тэгэхээр л аль болох хэлсэн үгийн ойлгох гэж оролдож байгаа юм чихээ сайн онгойлгож ойлгож аваад байгууллагынхаа үйл ажиллагааны нэг процесс удирдах байгаа журмуудтай бодлогодоо урт хугацаанд мартахгүй байх тэр л одоо өглөөр гарна байгууллагын соёлдоо суулгах юм дээр захирлын хувьд менежментийн хариуцж байгаа хүний хувьд илүү анхаардаг. За дээр нь одоо шин соргог ямиг маш сайхан хүлээж авч чаддаг. Өөрөлдвөл бид нар одоо хөдөө аж ахуйн салбарт илүү шинжилгээ ухаанчаар хөдөө аж ахуй удирдах энэ үйл ажиллагааг бид нар хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр одоо орчин үеийн одоо дэлхийн дэвшилтэд технологи шинжилгээ ухааныг нэвтрүүлэх үйл ажиллагааг надтай хамтарч одоо ойлгож ордогт нь би маш их баярлж явдаг. За ингээд бодоход газар тариалангийн салбарт нь боловсруулах үйлдвэр хүнсний салбарт нь хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн салбарт энэ бүх салбарт нь ингэж голлох менежментийн багуудад орж голлох ажлыг нь нугалж явна гэдэг бол ийм хэмжээний мэрэгжилтэн манай улсад маш ховорхон байдгаа гэж би ойлгож байгаа. Ийм хэрээний чанарын юм хийцэн хүмүүствэл одоо ийм шагналыг бол залуу байна уу тэр хүн настай байна уу тэр нь хамаагүй тэгэхээр өгсөй. Тэгээ би яг миний аав гаяат төрөлгчин тэгээд дүү маань бас ингээ гаяат болж байгаад би бас гэр бүлийнхаа хувьд өөрөө би ингэж одоо бас бахархаж явж байна. Хөдөө аж ахуйн салбарт залуу нас хөдөлмөр хүчээ хэрхэн зориулж явааг нь
өөрийн нүдээр биеэр мэдэрч байгаа хүний хувьд бол ханигаа бол төрийн дээд энэ шагнал авах хэмжээний ажил хийсэн гэж бодож байна. Энэ шагналыг авахд би нөхрөөрөө маш их бахархсан. Тэр түмэн олноосоо ийм сайхан шагнал урамшил авч байгаа гэдэг чинь хамгийн дээд сайхан юм бол болж байгаа. Нэг гэрүүлээс аав хоёр гавьяат болчихно гэдэг ч одоо тэгээд сайхан байлгүй яах вэ? Тэгээ манай өвөө гавьяат тэгээд аав гавьяат болсон. Тэгэхээр би одоо бас ингээд залгуулад гавьяат болно гэж бодож байгаа. Аавыгаа ингээд гавьяатын шагналыг аваад төрийн ордоноос гарч хагаад өөрийн мэдлэг өнөднөөс нөлөөс гараад хөөх би ийм мундаг автай юм уу? Миний аав ийм мундаг юм уу? Аавынхаа охин болж төрсөндөө маш ихээр бахархсан. Би бол аавыг гавьяат авч ирэхээр эхэндээ бол үнийг хэлээд итгээгүй. Би гадаад байсан. Анх ээжээсээ сонссон. Маш их баярлсан, маш их ааваараа бахархсан. Бүр үнэхээр их бахархсан. За энэ шагнал бол хамтын хөтөлмөрийн үр дүнд ирсэн шагнал гэж би бодож байна. Одоо ажиллаж байгаа, өмнө ажиллаж байсан хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Бас нутаг орныхоо нэрийг гаргаад үеийнхаа төлөөлөл болоод ингэ явж байгаад бахархалтай сайхан байгаа. Энэ цолыг бол одоо миний найз ах нь бол зөвөө. Одоо энэ эзнээ болсон шагнал гэж бодож байгаа. Цаашдаа Монголын газар тариалан мал аж ахуй, Монголын хөдөө аж ахуйд өшөө илүү чи хийгээрээ, өшөө илүү бүтээгээрээ, өшөө олон юмыг санаачилж хийгээрээ гэсэн маш том итгэл тэгээд хариуцлага мэдээж энэний цааталд маш том хамт олон байгаа. Тэгээд энэ нь өөрөө бахархал юм. Тэгэхээр би найзаараас бахархаж байна. Илүүгээ найз маань бас миний найзын бас ардталд бас бат бөх байж ардлын бүх одоо ажил амьдралыг бас зохицуулж авч явж байгаа. Тийм учраас бас илүүгээдээ бас баяр хүргэе гэж бодож байна. Энэ Батөгсөн энэ хэртээ ингэж яваа ийм амжилтанд хүрч байгаа энэ бүх юмыг бол бэрийн хүчинд энэ ийм яваа гэж би бол дотор үнэлж суугаа штэ. Тэгээс гэр бүлд нь одоо хань ажилт нөр хүүхдэд нь бүгдэнд нь бас эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг хүсье. Ингээл хамт олонтойгоо интернеттэй орчин цаг үетэйгээ нийцэж одоо шинээр санаж битэх юу байдгийг тэрийг бүтээгээд хамт олонныхон донд тэр нэр хүндтэй аль болохоор л гайгүй сайн явах хэрэгтэй шүү дээ л гэж хэлдэг шүү дээ. Өөдөө одоо хүүгээ цаашдаа улам их өндөр амжилт гаргаж ажил төрөлдөө улам их бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн баатар болж улс их орондоо ихийг бүтээгээр л хийсэн да. За ингээд таньда үр хөвгтөдийнхээ үлгэр дуурай болж байгаа зөв сайхан яваад нь маш их бахархдаг шүү. Илүү ихийг хийж бүтээхэд үргэлж хамт байх болно гэж хэлье. Маш их хайртай шүү. Эрүүл их байгаараа л гэж хэлье да. Та бол манай гэрийн тулгуур, гэр бүлийн минь бахархал. Аавда маш хайртай шүү. Би танаараа маш их бахархдаг. Монгол Улсын гавьяат механикч цол хүртсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Хийсэн бүтээсэн зүйлийг төр дүнлүүлж гавьяат механикчуулагч авсан аавда маш ихээр баяр хүргэе. Та бол миний баатар шүү. Аавда гавьяат авсанд нь баяр хүргэе. Тэгээд үнэхээр бахархаж байгаа шүү. Тэгээд зохин үнэхээр хайртай шүү. Тэгээд бараг ерөөсөө хэлж үзээгүй байх. Тэгээд яг энэ боломжоор тань үнэхээр хайртай шүү гэдгийг хэлмээр байна. Монгол Улсын гавьяат механикчуулагч гэдэг эрхэм хүндтэй төрийн дээд цолыг хүртсэн дүүдээ Монгол Улсын гавьяат механикчуулагч Батөгс танд баяр хүргэе. Цаашдын ажил амьдралд нь шудраг, ариун, сайн сайхан хөдөлмөр бүхнийг хүсэн өрөөё. Илүү их амжилт, улам их өндөр ноён оргилд гарахыг хүсэн өрөөж байна. Энэ мундаг амжилт бол бас мэдээж хамт олонтой холбоотой байгаа. Тэгэхээр найзуудынхын зүгээс хамт олонд нь бас дахин амжилтыг хүргэе, халуун баяр хүргэе. Гавьяат механикчуулагч гэдэг ийм эрхэм цолыг хүртсэн явдал бас өөрийнхөө зүгээс болон ангийнхаа хамт олонны зүгээс бас халуун баяр хүргэе. Ингээд найздаа одоо баярын мэд хүргэе. Төр түмнийхэн төлөө зүтгэж үнэлүүлсэн хамт олонд нь гэр бүлд нь өөр хүүхдэд нь одоо энэ орчлонгийн сайн сайхан бүхнийг найзуудынхаа нэрийн өмнөөс илэрхийлж байгаадаа баяртай байна. Тэгээд одоо Монгол Улсын хөдөө аж ахуйн одоо гавьяат механикчуулагч гэж ирхэн цол хүртсэнд нь найздаа Батөгстэй одоо гэр бүлд нь хамт олонд нь өсгөж өндийлгсэн ээж аавд нь бүгдэнд нь хамгийн сайн сайхан бүхнийг бас хүсье. Баярлалаа найздаа. Баяр хүргэе. Монгол Улсын гавьяат механикчуулагч Ловсон Цэвэний Батөгс